Hey юу яцхан үзэгчтэй Newsak in the House энэ удаагийн бичлэгээр уулзж байгаа та бүхэндээ маш их баяртай байна. За тэгэхээр Монголын попын хамгийн сонирхолтой 7 хоногийн базаандаа тавтай морил. За тэгэхээр энэ 7 хоногийн Монголын попын хамгийн халуухан тоглолт болох Гинжин болон Mrs M-ийн тоглолтоор эхлэе. Энэ 7 хоногийн хагас энд буюу 8 сарын 17-ны 18 цагт Гинжин Mrs M-ийн энэ мөч тоглолт болохыг бол та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Тэгээд тасалбарын борлуулалт бол нэлээд сайн байгаа. Одоо ерөнхийдөө бол тасалбар дуусахад бол тунд өгсөн байгаа юм байна. Тоглолтоос өмнө та бүхэндээ ахин нэг удаа тасалбарын мэдээллийг дуулгахад Mystery Box бол 60,000 төгрөгийн үнэтэй, энгийн тикет байгаа. Fan Zone тикет бол нэг дээр нэмэх нь 200,000 төгрөгийн үнэтэй. VIP тасалбар 500,000 төгрөгийн үнэтэй худалдаалагдж байгаа. Сүүлийн 10 гаруй жил уран бүтээлийн эрчимтэй ээж Монголын хипхоптэй урлагийн зах зээлийг хөгжүүлэхэд ахин нэг дараагийн шатанд аваачихад маш том хувийн нэмэр үзүүлсэн Гинжин болон Mrs M-ийн энэ мөч тоглолтод нь бол томоос том амжилтыг хүсье. За тэгээд олон юм яриад яг 8 сарын 17-нд төгс цэнгэлт хүрээлэнд хамтдаа лойцгоё. Suicide. So tasty. Shut it down, make it shut it down. Trap, sonst Hey, Bucci, ямар худа хүлээсэн гэж чимээ бодчих. За тэгээд дараагийн сэдв бол зах зээлийн хамгийн амттай мэдээж Pizza Hut. Нимгэн шаржигнуур гурилтай хайлж уурсан бэлслэгтэй хаан чаваад явхад хялбархан баглаа боотолтой цоо шинхэн бүтээгдэхүүн мэлцээ Pizza Hut-ын бүх салбараас авах боломжтой. Тухайн бүтээгдэхүүнийг та хүргэлтээр авах боломжгүй ба зөвхөн өөрт ойр барилах Pizza Hut-ын салбараас авах боломжтой. Pizza Hut-ын цоо шинхэн мэлцэн хайрцагнда хосоороо буюу 2 ширхэг байдаг ба ердөө 13,000 төгрөгийн үнэтэй. Баханда дурлагсад болон халипионотой дахин амах гэсэн 2 төрлөөр худалдаанд гарч байна. За тэгэд мэлцэн амтлахаа бүүмартаарай. За тэгэхээр бичлэгний дараагийн сэдв бол All-in Heat хэмээгтэй 8 сарын 9-ний тоглолттой эргээд холбогдож байгаа. Та бүхний мэдж байгаачлан All-in Heat тоглолт бол үнэхээр галзуу болсон. Тэгээд энэ дөрвийн хамтлагийн хамтрал бол үнэхээр гоё болсон. За хэрвээ та бүхэн үзсэн бол миний хувьд бол энэ тоглолтын дээр очиж влог хийгээтэй ерөнхийдөө ингээд Heat Park-тэй танилцаад тоглолт ерөнхийдөө яг ямар хүн олж ерөнхийдөө хажаад ингээд бүтэн нэвтрүүлэг хийсэн байгаа. Нэвтрүүлгийн явцад бол тухайн тоглолтын үзэгчдээс бол ярилцлага авсан. Тэгээд төв цэнгэлт хүрээлэнд яг энэ тоглолтыг ахаад хийвэл үзэх хүн байна уу гэсэн. Тэгээд бүгдээрээ бол үзнэ гэж хариулсан. Мөн тоглолт болоод дууссаны дараа энэ тоглолт ахаад болох уу, яах уу, ийх үү, үзэж амжсангүй гэсэн хүмүүс бол маш олноороо байсан шүү дээ. Миний зүгээс ч гэсэн тухайн тоглолтыг илүү тухтайгаар төв цэнгэлт хүрээлэнд болгох хүсэлт байсан. Гэхдээ мэдээж магадлал багтай байсан ч гэсэн өчигдөр бол маш гинтийн зүйл тохиосон. All-in Heat хэмээх тоглолт нь нэрээ өөрчлөн All-in 2 гэдэг нэр өгөөд тэгээд 8 сарын 25-нд ахин нэг удаа төв цэнгэлт хүрээлэнд тоглоно гэдэг маш том мэдээг бол бидэнд дуулгасан. За тухайлах юм бол 8 сарын 14 буюу өчигдөр тус дөрөв хамтлаг нь өөрсдийнхөө пэйж хуудас дээр налгараа сайхан намрын өдрийг та нартаа хүргээд нагсан сайхан мэдээг дуулгах гэж байгаадаа таатай байна. Дурсамжаар аялах галт тэргэндээ дахиад суухад бэлнэ үү? Залуусаа тэгвэл хамтлагуудын пэйж хуудсанд ирсэн санал төв цэнгэлт хүрээлэнгээс тавьсан хүсэлтийн дагуу Мөнхий рэп, Flash, Outlaw, Номним хамтлагууд маань дахин нэг удаа нэгэн тайзан дээр гарч тоглохоор боллоо. Ингээд 2024 оны 8 сарын 25-ны өдөр төв цэнгэлт хүрээлэнд уулзцай залуусаа. Тасалбарын өмнө VIP тасалбар 500,000 төгрөг, Fan Zone тасалбар 100,000 төгрөг, энгийн тасалбар 69,000 төгрөг, Early Bird 49,000. 8 сарын 19-ний хүртэл Early Bird нь явж байгаа юм байна. За тэгээд тасалбар худалдаа авах Shopee болон Ticket-ийн линкийг тавиад нэг иймэрхүү пост оруулсан. Тэгээд пост бол асар их хэмжээний бол хандлтыг авсан. Зах зээл бол нахиулахыг маш таатаагаар бол хүлээж авсан байна. За уг тоглолтын лайн-ап нь тун удахгүй зарлагдах гэж байгаа бөгөөд T45 хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ болоод Shaggy болон хоёр хүү зэрэг маш том нэрс бол яригдж байгаа хуучны. Яг одоогоор Монголын зах зээл дээр хамгийн хүлээлттэй тоглолт шууд энэ тоглолт болоод ерөнхийдөө бол хуурчглаа хамгийн бас ойрын тоглолт юм байна. Маш олон үзэгчдийн хүсэлтээр тухайн тоглолт ахиад болж байгаа учраас миний хувьд бол заавалчгүй очиж үзэх ёстой тоглолт гэж бол бодож байгаа. Локи Ганга хоёрын бифийн хажуугаар бас нэгэн иймэрхүү маш том мэдээ гарч ирсэн бол өнгөрсөн 7 хоногийн яахаар гонцлог бол мэдээлэл байлаа. Монголын урлагийн түүхэнд ийм ойрхон зайтай 2 удаа Монголын 2 том савыг түүргэсэн тохиолдол ерөнхийдөө байдаггүй байх. Тэгээд түүхийг бол 8 сарын 25-нд бичих юм байна. За дараагийн сэдв бол XMF буюу одоо цэцэн аахын тоглолттой холбогдож байгаа. За энэ жил бол бараг л нэг үеийн 3 буюу Big G, Rocket Bay, Цэцээ. За энэ 3 бол ерөнхийдөө тоглолтоо хийж байгаа та бүхэн мэдж байгаа. Celebrity Цэцээг хэрвээ та бүхэн мэдсэн бол 100-ийн 6 сард тоглолтоо хийх гэж байгаад гинт тодорхойгүй шалтгаанаар болоод тэгээд 9 сарын 7-нд бол өөрийнхөө тоглолтыг XMF-ийн зүгээс бол зарласан. Celebrity Цэцээтэй холбоотой хамгийн том сенсац гэх юм бол 2024 оны 3 сард мэдээж одоо Yota House-ийн үеэр
Цэцээ юу Rocket Bay-г гэж хариулахад бол мэдээж цэцээ шүү дээ. Би Rocket Bay дургу гэж хэлээд ерөнхийдөө нэг тиймэрхүү одоо хамгийн том сенсац гарсан шүү дээ. Яг тухайн сенсацийн үеэр бол Rocket Bay өөрийнхөө тоглолтыг зарласан. За тэгээд төд бодлого бол Rapid цэцээ бол өөрийнхөө тоглолтыг бас зарласан байгаа. За мэдээж яг өөрийнх нь ярьдгаар тэ өөрийнх нь нэг мөнхийн өрсөлдөгчд болох G болон Rocket Bay-ийн тоглолтын бас яг дунд нь хийсэн бас их сонирхлыг анхаарлыг бол татж байгаа. Энэ жилийн томоохон шоу тоглолтуудын хөшигний ард нэг иймэрхүү үг явж байгаа шүү дээ. Хэн нь хэнийг үздэг жилээ гэж. XMF-ийн хувьд бол 8 сарын эхэнд болж болохоор байсан, 9 сарын сүүлд болж болохоор байсан. Гэхдээ товоо зарласан өдрийг Big G болон Rocket Bay хоёрын араас яг дунд нь бол ингэж зарлж орж ирсэн. Энгийн нэгэн хуваар, энгийн нэгэн шоу шиг харагдаж байгаа ч гэсэн цаагаараа хэн нь олон хүн цуглуулах вэ? Хэн нь хамгийн гоё шоу зохион байгуулах вэ гэсэн өрсөлдөөн бас явж байгаа гэдгийг бол хэлэх нь зүйтэй байх. Мэдээж өрсөлдөөн байж бүх зүйл сайжирдаг. За XMF хөгжмийн наадмын хувьд бол Монголд хамгийн анхдагч стадионы шоу төдийгүй за өмнө жил бол тэгээд оппозитыг бол яаж зохиосныг бол ард түмэн та бүхэн бол мэдж байгаа шүү дээ. Rapid цэцэгийн цэцээ versus бэлгээ тоглолт нь 5 найзын тасалбар нь 200,000 төгрөг, за энгийн нэг тасалбар нь бол 69,000 төгрөг, VIP тасалбар нь 550,000 төгрөгөөр бол худалдаалагдж байгаа. За миний хувьд бол энэ 5 найзын 200,000 төгрөгийн тасалбар нь айгүй айтайхан санагдсан. Тэгээд олон юм яриад яг хуу 9 сарын 7-нд Rapid цэцээтэй хамтдаа саагцгаая. Тэгэхээр залуусаа уламжлалын дагуу хамгийн амттай мэдээг хамгийн сүүлд нүүлдээдэг байгаа. Өнгөрсөн 7 хоногийн хамгийн том сенсацуудын нэг бол яа харахгүй Loki болон Ганга нарын beef байлаа. Өмнөх базаан дээр бол beef-ийг эхнээс нь ярьсан учраас энэ удаад шууд хэдүүлээ Dis дуруу нь бол орцгоё. Gangbang Гангагийн хувьд Loki руу Dis дуу цацсан байж байгаад за 30 орчим цагийн дараа бол буцаагаад YouTube дээр бол private болгоцсон. За энэ бүхний дараа Loki за Dis гэдэг стори хийгээд өөрийнхөө Dis-ийг бол төд бодлого бие 8 сарын 13-ны үдээс хойш цацсан байгаа. За нэг иймэрхүү Dis дуу цацсан. Хүний чихдэг мэддэг хүмүүс эцээ дууга байдаг хүмүүс хайсан үрийг чинь өсгөө дуудуулъя би дайрыг эцэггүйсэн чихэн эсийг би мэдээ дотор тамир дутуу хайр дотрыг чинь идэ орож мэдээ гүйлийг би километр зогож өсвөр насны пистад ямар нэгэн боцол тохож хайр дуулаад ханаа айста хипхоп кино болооч ава писта болоо гэхэр халцаахаа долооч бит хуудамны хаалт сумны ханга зэрэг годог досаа таунта гайнага худаг али бүгсооч зованы мэн хата писта пайда бит хоёр голорой чиний хажуу би хатны манга Gangbang Ганга идмэ чанга үхсэж батга ташаавэ хатга үхсэж хайхгүй би боцанга. За Loki-гийн энэ Dis дуу бол ерөнхийдөө үзэгчдийн анхаарлыг маш ихээр татсан. Тэгээд ерөнхийдөө маш дайжгүй Dis дуу болсон байсан. Үзэгчид ерөнхийдөө маш ихээр бол таалсан байсан. Гэхдээ төсөөлж байгаагүй нэг зүйл болсон. 23 цаг 50 минутанд буюу тухайн өдөр нь багтаагаад Gangbang Ганга од олоороо хэмээх шууд хариу Dis дуугаа бол раунд 2-оор хийсэн байгаа. Өрөөгөөч бистам ноолын худлаа хуцаа суухаар өрдөө дисээ private дис чи бистачин бас суухаас ээж охны минь чихийг дарахын залрыг би одоо тийжээ энэ трекийг байна Loki хоёрын бүтэн амьдрал тийжээ байна хоёр байна гэсэн ядаргатаар гүлгөөч Gangbang бүх дуунуудыг та хоёр авдигээ тамтгаа байгуулаач отог алтурыг мөнгө олоо шаач дөр үсчэндээ мөнгөний төдөрөөч маргааш тэтгэ залгуул энийг өөрөө аваач сонсгоорой цэгэлгийн тайзан дээр гуугаад гаргаагүй болохоор нь халзаахын муулаад лагын таоныг тэрүүл шатаа одоо газ маш шаацсан дуулаад тэгтээ амар дэжгүй шаасан байж тээ энэ бистаг Loki гэдэг дуу идэм байж тээ хайртай эмгтэйгээ хараад юусэн дундуур дуулмаар гүзах юм хачим сонсгож жилгийн хөшөөгөө даалчихмаар гүзах юм олон үний краш гэдгийг мэдэн чамаг хайртай байсан мэдээгүй мөрөөдлөг чинь аваад суусан дууч цаараа гүлэг мэн энэ зөлдөн биста зөлдөн батгийн хинэн бичээд үзсэн бэ ёжа ах маань нүгдэг билээ нийлээ дийлүү дивэрнэ нэрийг чинь би хэлсэн болохоор маргааш гарan чи ТV-гээр холог нь бичээд миксэлсэн хүндэн баярлалаа ивимэн дэ Loki минь Ингиш ахгүй пистамин. За энэ Dis дуу гарсны дараа үзэгчдээс бол маш сайн гэсэн үнэлгээ авсан. Тэгээд дууны панчууд хүртэл маш их хурцурц панчууд бол маш олон байсан. За тэгэд нэг иймэрхүү зүйл боллоо. Тэгээд раунд 2 3 үргэлжлэх юм болов яах юм бол гэд бодоод яг унтах гад байжсэн чинь шөнийн 2 цаг 30 минутанд буюу Гангагийн Dis-нээс ердөө 2 цаг 30 минутын дараа Loki одоо 7 сарын 1 киноны одоо энэ зөвгийн нэлээд хорчин дүрийг одоо thumbnail зурганд оруулаад нэг иймэрхүү бол Dis дуу цацсан байгаа. За тэгээд Dis дуу ихэд бол copyright strike-тай байгаа юм байна. Ердөө нэг 5 секундын та бүхэндээ сонсгий бас скриншот өгдөөч. Тэм үг чим би чамаа Ганга хөр дээрээ байлгаж гэж хэлээ бистэ
За тэгээд энэ бүхний дараа бол ерөнхийдөө Gangbin Ганга ямар нэгэн хариу үйлдэл бол үзүүлээгүй, Loki ч гэсэн бол янз бүрийн хариу үйлдэл үзүүлээгүй. Beef ерөнхийдөө ингэж нэг дуусчлаа гэж харж шүү. Раунд 3 бол үргэлжлэхгүй баха. За мэдээж Disto болон Beef дээр тэ ингэ чи ялагч боллоо гэж цом гардуулдгүйгээс хойш үзэгчид дор бүрнээ бол дүгнэлтийг хийдэг. За миний хувьд бол бас ойрын үед YouTube сууг дээр нэлээд олон санал асуулга явуулж байгаа. За тухайлах юм бол Жахалиб болон Гинжи хоёрын алийг үзэх вэ те. За нэг иймэрхүү санал асуулга явуулсан, иймэрхүү үр дүнтэй гарсан. За харин яг энэ Beef дээр бас би нэг санал асуулга явуулсан иймэрхүү үр дүнтэй бол гарсан байгаа. За тэгээд та бүхэн Гангагийн Disto-ноос анзаарсан бол story-ны чинь хариу те. Story чинь байгааг бол ийм зүйл болохгүй байсан гэдэг нь ерөнхийдөө ямар story гэхээр нэг иймэрхүү story бол байсан мэдгүй байгаа хүмүүс хэлэхэд Karma кичимэн story-ны чинь хариу энэ л. Ивимэн дэсокимэн инги шахгүй пистамэн Бизама татад явсан бол ийм юм болохгүй Loki-мэн Gangbin мэж шин хомпас писта. Имсай хайдаг гişнүүд эзэж бит идэг бүгдээрээ. Gang дээр төлөвтгөл өдөөс та харин ч нэг. За тэгээд энэ видеоны сэдэгт хэсэгт та бүхэн өөрсдийнхөө те энэ Beef-ийн ялагчаа болоо бичиж үлдээгээрэй. Loki юу аль эсвэл Ганга юу. Янз бүрийн шоу тоглолтуудын өрсөлдөөн болсон энэ 7 хоногийн хагас санд Монголын попын хамгийн халуухан энэ зууны шоутай мөн Loki болон Ганга гэсэн маш том diss Beef-тэй үнэхээр галзуу 7 хоног бол болж өнгөрлөө залуусаа. Миний энэ удаагийн бичлэг үгээр өндөрлөж байна. Subscribe-ийнхаа бүү мартаарай. Suck out. Баярлалаа үзэгчтэй.